Холливуудын нэр жүжигчин Энтони Хопкинс, Сэр Филипп Энтони Хопкинс нь 1937 онд Өмнөд Вэлсд төрсэн бөгөөд хоёр улсын иргэншилтэй Их Британи улсын жүжигчин юм а. Нэр жүжигчин маань эсрэг дүрийг хамгийн гайхалтай бүтээдгээрээ алдартай бөгөөд бид бүхний сайн мэдэх 1991 онд гарч байсан Хураг Малгай болон кинон 5 Оскарын шагнал авч тухайн үедээ бүх цаг үеийн хамгийн олон Оскар авсан кино бүтээлийн нэгээр шалгарч байлаа. Түүнийг ойрдтны хүмүүс нь Тони гэж дууддаг бөгөөд Энтони Хопкинс нэг бус удаа гэрлэж байсан бөгөөд түүний анхны эхнэр нь кино жүжигчин Петронелла Паркер юм. 5 жилийн дараа хосууд салсан бөгөөд Энтони тос он жилүүдэд архийг нэлээд их хэмжээгээр хэрэглэх болсон нь түүний цан ач зөргөөр нөлөө үзүүлж салах шалтгаан нь болсон байна. Энтони Хопкинсийн одоогийн эхнэр Стелла Хопкинс нь жүжигчний хувцсны стилист бөгөөд хаана ямар хувцас өмсөхийг нь үргэлж зааж өгдөг байна. Мөн тэрээр тамхиг олон жил татсан бөгөөд 40 гаруй жил тамхи татсан Энтони Хопкинс 2008 онд 71 настайдаа тамхинаас гарч чадсан байна. Өдгөө тэрээр 87 настай. Тэгэхээр энэ хүү түүхээс харвал тамхинаас гарахад оройтно гэж хизээч байхгүй гэдгийг та харж байна. Тамхинаас гарах нь хэцүү. Гэхдээ таны бодож байгаа шиг хэцүү биш. Эрүүл уушиг таны эрүүл мэндийн төлөө.